За 65 кг-ийн жингийн өрсөлдсөн. За Монголын тамирчин төр хоёрын тулаанаас үзүүлэхэд бэлэн боллоо. За хөх болонд Монгол улсын тамирчин Үлзиватын төр хоёр. За улаан болонд Украин улсын тамирчин Максим Петренко нар энэ удаа өрсөлдөж байна. За төр хоёрын хувьд Азийн наадмын хөрөл дэлхийн цөм хөрөл медальтай дэлхийн авто хэмжээнд анх удаа оролцож байгаа. Максим Петренкогийн хувьд Украин улсын 2011 оны аварга ийм тамирчин байна. За сая бол одоо санаандгуул юм болсон. За тэгээ өрсөлдөгч айсан уу эсвэл одоо тэгж таарсан уу ингээд толгоог тэр хөвтцсэн тохиолдсон гэж үзсэн. Тохиол таараагүй л дээ. Одоо эргээд бичлэг үзүүлнэ. Тохоо таараагүй ямар нэг юу таардаг. Ирээнгний шүүгч одоо Слок улсын шүүгч маш сайн шүүгч байсан. Одоо энэ дээр хэрнэ ямар нэгэн зүйл болоогүй алдаа энэ дээр харуулж байна. Ямар нэгэн торгуул ямар нэгэн зүйл юу ч байхгүй. Тамирчин бол өөрөө тийм жоохон жүжиглэлт үзүүлсэн. Максим Петренко. За ингээд тулаа үргэлжилж байна. За. Тэр хоёр бол одоо хөхөнгийн хөхөнгийн дуулахтаа өрсөлдөж байна. За Украины тамирчин бол одоо улаан байлитай улаан хөнгийн дуулахтаа өрсөлдөж байгаа тамирчин Максим Петренко. Тэр хоёр 1991 онд төрсэн бол Максим Петренко 1986 онд төрсэн байгаа. За тулааны 1-р үе. За кикбоксing 65 кг-ийн жин хуйлгаар бүгд оролцох ёстой. За Монголын бас тамирчны 2 давталгаа амжилттай болсон. Тэн дээр техник завсарлага авч байна. За хөх болон Монголын тамирчин төр хоёр улаан болон Украин улсын тамирчин Максим Петренко нар дэлхийн авто хэмжээний анхны тулаанаа хийж байна. За Монголын тамирчин шахаад ойрын зайд олон ухсаасан зөвхөлтүүдийг хийж өгч байна. За энэ фул контактын дүрэн байгаа. Тэрж болохгүй, зуурж болдгоо, шидэж болдгоо, хөлөөр өшгөж болдгоо. За зөвхөн хөл гарын давталгаа хамгаалах техникийг өсөлтийн стейж хийж өрсөлддөг юм дүрмтэй. За энэ дэлхийн авто хэмжээ нийт кикбоксинг 6 төрөл зохиогдсон. За сая Монголын тамирчны гар хөлийн давталгаа амжилттай боллоо. За дээр нь хөлийн давталгаа нь ерөн шахаа санаачлагыг одоо эхнээсээ авч тулдж байна. Нэгдүгээр одоо эхлээд бол Монголын тамирчин Украины тамирчнаас 2 дахин илүү одоо зөвхөлтийг хийсэн юм. Туслаадаг. За ингээд нэгдүгээрийг дуслаа. За хөх болон дамарч байгаа тамирчин бол Монголын тамирчин Үлзиватын төр хоёр 1990 онд төрсэн. Хэсэг сургуулийн оюутан байна. За Азийн наадмын хөрөл медальтай, дэлхийн цөм мөнгө медальтай юм тамирчин. За нэгдүгээр болсон давталгаануудаас харуулж байна. Яан дээр харуул. Баруунгаар их гоё оновчтой болстой гидсэн. Тэгээ ахаа толгойд. За нэг давталгаанаар бол 2 оноо салгаж чадсан байна. За баруун гарын хажуугийн зохилт дээр нь шүглэлт. За сая бол бас онооны зохилт байсан. За энэ дээр хаалтан дээр за хэрж байгаа. За тийм өп. За баруун гарын хажуугийн оновчтой болсон. Тэгээ өшгөлт. За энэс нэлээ өрсөлдөгчийг солиулж өгч байгаа. Тэгээ хаалтан дээр таарад байгаа ч гэсэн их хүчтэй өшгөлтийн явцад хүн бас цохиж чадгаа болно. Гар цуцчдаг баг зүгээр хамгаалаад ахтал гар маш их цуцдаг. За тэгээ шахаад бол одоо олон ажиллаж өгч ин дөө. Яа анх удаа одоо тэр хоёр маань дэлхийн авто хэмжээнд оролцож байгаа. Гэхдээ дуршлаг бүхий тамирчин Азийн 3 наадам дэлхийн цомын нэг тэмцээн олон улсын 8 тэмцээнд орж Монгол улсын бас аврах шалрах тэмцээнд 2007 оноос орж төрүүлж исэн тамирчин. За 2 дугаар үе. Монголын тамирчин илүү явж байна. Бас их хатуу суглаа. Одоо хамгийн ихэнд Украины тамирчиндээ таарна гэдэг. За зүүн баруун гарын анчиг цэлт маш хүчтэй болсон. За аль нь бас их тийм хамгаалт сайт юм тамирчтай. Дандаа цохилт төсөлтүүдийг дандаа хамгаалтан дээр аваад байна. Гэтэ Монголын тамирчин илүү санаачилж ингэж ажиллаж байгаа учраас үнэлгээ
оноо авах юм магадлал өндөр байна. За сая бол баруун гарын хажуугийн цогт оноо авсан. За хөлөө шилтүүд. Украины тамирч одоо бүр өшөлтгөөж болчлоо зогцоож байлаа. Зөвхөн хамгаалах юм. Үүнд шилжиж хамгаалт нь шилжчихсэн байна. За Монголын тамирч юм төрүүлж дандаа ажиллаад байна. Ажиллагаас нь төрүүлээл. За энэ болж байна. Одоо төрүүлээд ажиллаад байгаа учраас шүүгч нэг тэрийг харж байгаа. Санаачлагтай ажиллаж байгаа. За хөлөшгөлтүүд. За одоо нэг үеийн турш 5-8 удаа бол хүчтэй оновчтой өшгөх ёстой шүү дээ. Энийг 4 зоож гэсэн хэрвээ одоо өшгөхгүй 5-8 удаа өшгөлж чадаагүй бол торгуул болоод явчихдаг юм аа. За энэ ойрын зайд зөрөлцөөд одоо ойрын зайд гарын цохилтууд явж өгсөн. За аль нэг хамгаалт сайтыг Нямбатад болдог юм шүү дээ. За Украины тамирч Максим Петренко харагдаж байна. За энэ дээр за ойрын зай шахаад өшгөлтүүд. За энэ аль нь нэгнийхээ гард зөрөөд байгаа учраас оновчтой болчихгүй. За Монголын тамирчин доороос за дандаа хаалтан дээр таарч их хамгаалт сайтай тамирчин байна да Максим хувьд. Тэгээ өшгөл. За энэ бол яг зүгээр хаалтан дээр таарчихсан. Мөрсөд их сулраад байгаа. Санаачлалдаад байгаа. Баруун гар хүргээ. За энэ онсоо. За энэ хараа баруун гар хажуугийн цэглэх оновчтой болж нэг оноо авсан байна. За өшгөлөгтөн зөрүүлээд толгой хэсэгт өшгөлт их зөв бодол сөрөг товтлогоо хийж өгчтэй. За тэгээ өрсөлдөгч гараа товтлого. За өрсөлдөх сайн нэг оноо авсан байна. Жианг ойрын зайд бол энэ хоёр бол одоо тулж байгаа ойрын зайд маш ширүүн одоо тулааныг хийж өгсөн. За энэ дээр нээлжилцээд зөрөлцөөд одоо товтлж байгаа. За энэ дээр аль нь хамгаалт сайтай нэгнээсээ тийм нэг амархан оноо алдаад хартай тамирчд биш байна. Маш боломжтой одоо тулдаг юм тамирчд. Тэг мэдрэмжтэй. За энэ төрөгийн хажуу зүүн гарын хажуугийн цэглэлт хүчтэй болцсон байна. За энэ Петренкогийн гидсэн цэглэлт хүчтэй болж байна. Опа за төрөөгөөс хөлийн өшгөлт оновчтой болжээ. 2 оноо салгаа авчихсан байна. За онооны үед одоо Монголын тамирчин илүү явж байна. Онооны хэрэгцээ 4-1 болцсон байна. 4-2 болцсон байна. За 2 дугаар. За 1 минутад ламардгийн. За тэгээд энэ харж байгаа үзэгчд маань энэ залуу тамирчин хэрхэн одоо бэлтгэл сургалт их өндөр байгаа. Дэлхийн хотын дивжэнд гараад ингэж эцэхгүй цуцахгүй байна гэдэг бол бас олон жил системтэй одоо хичээлж зөв одоо бэлтгэл тасгал сургалт хийсэн гэж дүгнэн. За. Шийдвэрлэх үе. Зөв баруун. За их гоё сая бол их гоё. Баруун гарын хажуугийн урд гар доороос бол их гоё онж гисэн. За тэгээ илүү нэвтрэлтэй явж өгч. За сая хөлийн өшгөлт 2 оноо авчихсан. Оноо тасраа авчлаа. За хамгаалт нь шилжиж байгаа сэрэг товтлогоонуудыг хийж өгч байна. За ихсэн. За 2 оноо авчихсан. Зүү хөлийн одоо урагшаа өшгөлт техникээр яг толгойд оновчтой таарсан. За одоо бол оноо илүү байна. 8-3 харьцаатай болцсон байна. Дэлгэцэн дээр л оноо гараад байгаа. За баруун зүүн. За хөлийн өшгөлтүүд. За Украин тамирчид цуцсан юм уу да. Цуцсан байна. Босхгүй байна. Маш их хийцсэн харагдаж байна. За Украин тамирчид давталгаа. Маш хүч авах толдож байгаа. Тэг явж өгөх ёстой. Тэг оноо илүү байгаа ч гэсэн илүү идэвхтэй, илүү хүчтэйг үзүүлэх ёстой. Баа хөлийн өшгөл гоё болсон. Жианг. Цаг дуусчлаа. Тэг 3 үеийн турш бол оноо илүү байсаар байгаад ингээд тоглолт дууссан. Гэхдээ ингээд самбар дээр илүү оноотой хожиж байгаа ч гэсэн бас хэцүү шүү дээ. Тийм. За энэ дээр харагдаж байна. За хөлийн өшгөлтүүд. Урд гартаа хойд гар. За жоохон дутуу эргээд. За энэ хөлийн өшгөлт гоё болсон. Дүн яг толгой таарсан. Зүүн хөлийн хажиг өшгөлтөөр өшгөлж 2 оноо авсан. За тэгээд хөл гарын одоо товтлогоонууд их нэгтралтай юм тулаануудыг хийж өгч байна. Украины тамирчин ч гэсэн маш муугүй хамгаалалттай тамирчин байна. Хаагаад одоо контр хийж байгаа.
За Монголын тамирчин ч гэсэн хамгаалалт их сайтай харагдаж байна. За энэ дээр баруун гар хажуу яг онсон. За ингээ 1 оноо. Ахад дороос. Ахаа 2 оноо. За ингээд удаашруулаад харуулах гоо тодорхой харагданаа. За тэгээ Украины тамирчин сая 100 гараар 1 оноо авчлаа. За энэ бас 1 оноо. Украины тамирчин бас эндээс 2 оноо салгасан байна. За энэ бол цэвэр 2 оноо. 6 онооноос 8 оноо болтол дээшилж чадгаа оноо ч байна. Тэгээ ер нь тэгээ гуйваад ер нь хэцүү л байгаа юм байна да. За тэгээ одоо эзэн орны тамирчин бас ингээ самбар дээр ялцсан ч гэсэн бас л сэтгэл дөгшин шүү дээ. Гар өргөн өргөтл одоо яасан бол ийсэн бол гэд. Бүх одоо эрх мэдэл бүх шүүлтий бүх юм одоо Украины талд байгаа. За одоо ингээ маш их сэтгэл догдлуулсан юм өч. Монгол улсын тамир төр баяр, Украины улсын тамирчин Максим Петренко одоо 3 үе одоо өрсөлдсөн. За ингээ 3 үе тулааны төгсгөлд за Монголын тамирчин оноогоор ялж шүүгчдийн санал нэгтээ 3